бид нар 14-өөс 17 минутанд одоо объектын галт төмөр дээр очиж байгаа. Дуудлага аваад. Буулгах боломжтой. 10-аас 13 минутын дотор очих боломжтой. Энэ зөвхөн энэ 4-өөс одоо 7 минутанд бид нар төрүүлж очисноор хүний амь нас амарч байгаа. Эрүүл мэндийн одоо урьдчилан сэргийлж одоо эрсдэл өндөртэй байсныг багасгаж өгч байгаа. Хохирлын хэмжээг нь бууруулж өгч байгаа. Жишээлбэл 26.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг тоо судалгаа бууруулж болно. Гэхдээ яаж вэ? Шийдэл нь бол ерөөсөө шуурхай удирдлагын төвтэй болъё. Өнөөдөр Монгол улсад ямар нөхцөл байдал байна вэ гэхээр бид иргэд дуудлага өгчөөж бид нар гараад байгаа. Гадаадад яадаг вэ гэхээр одоо жишээлбэл Солонгосыг авч үзье. Солонгост бол ингээд дээшийг ингээд нэлээд өндөрт тавьчихсан юм хяналтын камернууд байдаг. Энэ хяналтын камераараа хаана утаа гарж ийн, хаана гал төмөр гарж ийн гэдгийг бол төрүүлж мэддэг. Төрүүлж мэдээд дуудлага авдаг учраас хурдан очдог. Гэтэл манад бол эргэн дуудлага өгчөж очдог. Ялгаа нь. Дээр нь энэ дуудлага аваад замдаа гарахад яг өнөөдөр бид нар нөхцөл байдал дээр бол зүгээр ингээд шулуухан бид нар ингээд өөрсдийнх нь бор зүрхээрээ гараад энэ төвжирэл рүү орж байгаа. Уул шугамдаа бол энд бол AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан GPS-нуудыг суулгаж өгвөл би аль замаар хурдан очих вэ гэдгээ төрүүлж харна. Тэгээ тэр замынхын төлөвлөлтийг нь замын хөдөлгөөний удирдлагын төв лайв байдлаар давхар харж ах хэрэгтэй. Аль хэсгийн зам төвжирэлтэй байна, нөхцөл байдал ямар байгааг нь. Дараа нь энэ машин газар дээр нь очиход энэ шуурхай удирдлагын одоо энэ төв дээр дэлгэцүүд байрлуулад энэ машин очиход нөхцөл байдлыг мэрэгжлийн гал унтраах одоо удирдлагын баг давхар харж ах хэрэгтэй. Тэгжээж энэ бодит байдлыг бид нэр зөв үнэлнэ. Тэгжээж энд олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаална. Тэгвэл энэ кабиныхаа дээр бид нар 360 камерыг л тавиад өгөхөд болж байгаа. Тэндээс буугаад одоо холбоочин гэж байдаг. Хамгийн урдаас суугаад. Одоо бол манай холбоочин буугаад ус дууслаа нөхцөл байдал ийм байна гэдгийг станцаар л хэлнэ. Гадаадад бол тэр хүн шууд дороо нисгээд энэ утаачлалтын бүсд байгаа хэсгийг ил харж чадахгүй учраас шууд дээрээс нь хитягаан туяагаар дулаан мэдрэгчээр энэ мэдээллийг удирдлагын төв рүү дамжуулдаг. Ингэж чадвал бид менежментийн хувьд аль талаас нь төрүүлж гал руу дотгошоо орохын хаана хүн одоо амьд хүн байна гэдгийг нөхцөл байдлыг жишээ нь олж харна. Тийм учраас энэ дроны системийг хүртэл бид нар бий болгож өгөх ёстой гэж харж байгаа. Эцэст нь бид нар энэ алба багшдраа бас хамгаалах хэрэгтэй амь насыг. Хаана явж байгаа? Ингрийн камерын. Хаана явж байгаа? Юу хийж байгаа? Дуу хураагаар. Тэгээ зүрхний цохилтыг нь хөдөлгөөнийг нь мэдрэх хэрэгтэй. Өөрөө угаартаа тэнд сууж байгаа тохиолдолд хөдөлгөөн мэдрэх шууд өгөөд бид бас амь насыг нь бас давхар хамгаалах энэ одоо боломж руугаа бид нар анхаарлаа тавих хэрэгтэй. Ийм ажлуудыг одоо бид нар бол хийх ёстой гэдэг ингэж тооцоолж байгаа. Тэгээ 19 өндрийн камер, 39 галын машины камер, 80 машины GPS, 25 дулаан мэдрэгчтэй дрон яг өнөөдрийн байдлаар энэ системийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа талаар онцгой байдлын газраас мэдээлэл өгсөн. Өнөөдөр бид энийг өөрсдийнхөө санхүүгийн нөөц болцоогоор одоо шийдэе.